За тэгэхээр өнөөдөр бас ардчилсан намын 35 жилээ тохиож байна тийм ээ. Тэгэхээр өнгөрсөн хугацааны ер нь ардчилсан намын алдаа оноог яг дотооддоо ажиллаж байгаа энэ тийм ээ жаргал зовлонгоо хуваалцж байгаа гишүүдийн хувьд юу гэж дүгнэж байгаа вэ? За таны хувьд бас энэ намын халуун тогоонд тийм ээ байгаа хүний хувьд ер нь өнгөрсөн хугацааны алдаа оноогоо дүгнэхээс гадна за ирээдүйд ер нь хаашаа харж зорих хэрэгтэй юм бэ? Өнөөдрийн магадгүй хамтарсан засгийн газрыг ч гэсэн та бас ер нь хувьдаа юу гэж дүгнэж байгаа вэ? За өнөөдөр ардчилсан хувьсгалын 35 жилийн айн баяр, ардчилсан намын 35 жилийн айн баяр болж байна. За энэ баярыг тохиолдуулаад үндэсний бодлогын хороо маань ардчилсан намын их хурл бас өнөөдөр хуралдах гэж байна. Тэгээд үндэсний бодлогын хорооны гишүүний хувьд бас хуралдаа оролцоод намынхаа гишүүдтэй асуудлуудаа бас ярилцаад өнөөдөр байж байна. Тэгэхээр өнгөрсөн 35 жилийн түүх бол одоо Монголын ардчлалын түүхтэй. Тэгээ энэ Монголын ардчлалын түүх бол яа харахгүй ардчилсан намтай салшгүй холбоотой. Анх одоо тэртээ 35 жилийн өмнө бол ардчлалын анхдагч нар эрд зориг гарган ардчил эрхчлөөний төлөөх тэмцлийг эхлүүлж исэн. За энэ тэмцэл бол 35 жил үргэлжилж байна. Өнөөхөр үргэлжилж байна. Мэдээж хэрэг бидний хувьд бас сорилт бэрхшээл бол багахгүй байна. Тэгээд энэ удаад бол бид нар сонгуульд 24 оны сонгуульд бол их хуралд 42 гишүүнтэй бүлэгтэй болсон. За улмаар одоо ардын намын урилгыг хүлээж аваад хамтарсан засгийн газарт 8 сайдаа томилуулаад ажиллаж байгаа. За энэ хүрээнд бол бид юуг зорьсон бэ гэхлээр өнгөрсөн одоо 8 жил нэг нам үнэмлэхүй олонхоор засаглаж исэн тэр хугацааны одоо алдаа дутагдлыг давтаж болохгүй. Тэр утгаараа бол ардчилсан нам одоо энэ засгийн газар их хурал ташуур болоод одоо өөрсдийнхөө үнэт зүйл үзэл баримтлалынхаа хүрээнд тэр томоохон зорилтуудаа дэвшүүлээд ажиллах ёстой гэсэн байдлаар одоо ажиллаад даруй 9 сар болж байна. За энэ хугацаанд ч гэсэндээ бас алдаа дутагдлууд бас байгаа тий. Тэрийг бол одоо манай гишүүд ч бас хэлж байна. Тэгэхээр бид бол илүү эр зоригтой, бид илүү одоо ив нэгдэлтэй, илүү нэгтралтай. Тэгээ хамгийн гол нь нөгөө ардчилсан намын гишүүн нэг бүрийн одоо дотоод итгэл үнэмшилтэнд байдаг. Одоо яг энэ нөгөө Монгол улсын иргэн нэг бүрт эрхчлөөгийг баталгаажуулах тийм ээ. Одоо хувь хүний эрхийн зөрчлүүдийг арилгах, за цаашлаад одоо Монголынхоо иргэдийн одоо эдийн засгийн эрхчлөөг баталгаажуулах, хувийн хвшлийн орон зайг тэлэх гэх мэтчлэн одоо бидний дотор байнга байсаар ирсэн тэр зүйлүүдийг баталгаажуулах асуудлуудыг бол бас хурцаар тавьж байна. Яа тэгэхээр одоо өнгөрсөн 9 сарын хугацаанд бас хийсэн зүйлүүд ч байна, хийж амжаагүй зүйлүүд ч бол маш их байна. Тэгэхээр одоо бас гишүүд маань бидэнд бас даалгаврууд өгч байна. Өнгөрсөн хугацаанд бол ингэсэн энэ дээр олдтол гарсан. За энэ дээр бол олд гарахгүй байгаад байна. Одоо цааш та нар ингэх ёстой гэсэн тийм байдлаар бол даалгаврууд бол бас өгч байна. Тэгэхээр одоо эрхчлөөний тэмцэл үргэлжилж байна гэж хэлэх байна. Тэгэхээр үндэсний бодлогын хороогоороос шинэ намыг те элсүүлэх тухайн асуудлыг ярьж байна. За улсын дэд шүүхээс бол тухайн намыг те татан буугдлаа гэдэг аль биесны бичиг ирсний дараагаар энэ асуудлыг хэлэлцэж тийм ээ одоо намд аль биесээр элсэж гинэ гэдгээ ер нь бол зарлах хэрэгтэй юм шүү гэдэг ийм агуулгыг зарим гишүүдтэй хөндөж штэ. Тэгэхээр таны хувьд бас юу гэж бодож байна? Мэдээж одоо намуудын нэгтгэж байгаа асуудал бол нэг тустай ойлголт. Гэхдээ бас хууль дүрмийнхэн дагуу явах нь бас нэг зүүн хэрэг болоо гэж бодож байна. За миний хувьд бол илүү нөгөө зарим гишүүдийн бас манай үндэсний бодлогын хорооны гишүүдийн хөндөд байгаа. Ер нь бид одоо бусад намуудтай нэгдэхдээ юуг илүү чухалчлах ёстой вэ гэдэг асуудал дээр бас илүү анхаарал хандуулмаар байгаа. Яа тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол ардчилсан нам бол яа харахгүй нөгөө жижиг намууд бүгд ардчлалын саналыг хуваадаг гэдэг утгаараа намууд одоо 2000 онд бол жишээлх юм бол ардчилсан намыг бол ардчлалын төлөөх 5 нам нэгдэж байгуулсан. За тэр утгаараа бол бид бол өнгөрсөн хугацаанд бол аль болох одоо энэ нөгөө ардчлалын төлөөх санал нэг бүрийг намдаа одоо нэгтгэхийг зорж ирсэн. Гэхдээ энэ хугацаанд бол бас ардчилсан намын үзэл баримтлал яг мөн чанар тэр үнэт зүйлээс одоо бас тэрнтэй бас бүрэн нийцэхгүй байгаа зүйлүүд бас гарч байгаа шүү дээ. Тэгээ ялангуяа одоо нөгөө Монгол Улс бүртгэлтэй 37 намчин бол ингээд дор бүрнээ өөрсдийнхөө үзэл баримтлал үнэт зүйлийг бол тодорхойлсон байж байгаа. Тэгэхээр тэр утгаараа бол яг тэр одоо бид нар сонгуульд санал хуваахгүй тулд намтай нэгдэх ёстой мүү? Тийм ээ? Санал хуваалгахгүй тулд аль эсвэл бид өөрсдийнхөө одоо тэр нөгөө мөн чанарт үнэт зүйлдээ үнэнч байх ёстой мүү гэдэг тэр зарчмын маргаан бол миний хувьд илүү сонирн байна л да. Тийм. Тэгэхээр бол Монголын одоо иргэд бол маш хэрсүү болсон шүү дээ. Сонгогчид ч гэсэн хэрсүү болсон. Тэгээд популизм тэгээд яг бодит үзэл баримтлал одоо платформыг бол бас ялгадаг болсон тий. Тэр утгаараа бол би бол одоо бид нар бол
энэ арчилсан хувьсгалынхаа тэр яг үнэт зүйлээ илүү чухалчлах хэрэгтэй. Яг энэ цаг мөчид арчилсан намын ялгарл бол тэр юм аа. Тэгээд одоо шин цаг үеийн сонгогчдод ялангуяа залуучуудаа бол бид нар яг л үнэн мөннөөр очих хэрэгтэй. Тэгээд яг тэр намынхаа үнэт зүйлийг л яриад очих хэрэгтэй. Тэгэхээр тэр платформын хувьд бол би бол одоо бас эргэлдэж байна яг үнэндээ бол.